Ухаанд туулаа. Эртээ урдын цагт унаг хээр унтаж байгаад ихээсээ төрж хоцорч гин. Тэгээд ганцаараа ижил олон сүрэг ээжигээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарчээ. Унаг ууттай зүйлийг ихэд сонирхон онгойлгож үзмээр санагджээ. Тэгээд уутны амийг талтал дотроос нь өлөн хөгчөн араа шүдээ ярзайлхан үсрэн гарч ирээд хаа ходоод гидс хонхолцож байна гэж чихтэйхэн. Хурмаст тэнгэр үүнийг мэдээд надад амтад зөөлөн зоог явуулжээ гэд унгыг идэхээр завтаж гин. Унагч маш их сандарч яхаа мэдэхгүй бүлтэлцэн байтал бутан дундаас бор туулаа дэгдэн гарч ирж гин. Туулаа явдал учрыг дуулсны эцэст чангаа та өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү? Би лав итгэхгүй байна. Хэрвээ багтвал би унахтай хамт өөрийгөө ч бас идүүлье гэж гин. Чон магад уутанд багтхан дамжиггүй тул харин унган дээрээс туулайг нэмээд зоглох боллоо хэмээн сэтгэж зөвшөөрөөд уут руу орохоор болжээ. Тэгээд уут руу өөхлөн ортол туулаа. Тэр хилээгүй юу? Сүүл нь багтахгүй байна гэхэд чон сүүлээ уутанд хитл унаг туулай хоёр ивлэн уутны амийг нь сайн богоод хээр орхижээ. Ингиж унаг ухаан туулайн ачаар чонд идүүлэх аюулаас аврагдсан гинлээ. Хэрвээ та бүхэн хүүхэддээ илүү олон үлгэр сонсгомоор байвал subscribe дарахаа битгий мартаарай.